За хайгуул олборлолтыг энэ хууль батлагдсанаар хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ гэж. Яаж нэмэгдүүлэх юм? Яг тодорхой энэ хуулийн зохицуулт ийм орж байгаа учраас гэдэг. Яагаад энийг асууж байгаа юм гэхэлэр одоо манай дорнодын жишээ байна л да. Хичнээн олон жил тэр газрын тосны баялагаас орон нутг нь авах ёстой юм авъя. Ард иргэд нь өгөөж хүртээ гэж хичнээн олон жил тэмцэл хийв. Ард иргэд нутаг орны удирдлагууд одоо нэг жишээ нь манай Бадамсрын гишүүдэнд сууж байна. Ерөөсөө л энэ байгалийн баялагтай холбоотой юм, газрын тос ашигт малтмалтай холбоотой зүйл ярихаар нэг тийм эмээлттэй болгоомжлолтой болчихжээ. Энэ өнгөрсөн жилүүдийн үйл явдлын улмаас. Ингэж гад нэг хэдэн ухсан нөхөдөө үлдэх юм биш байгаа. Ингэж гад нэг баахан залдуулсан гэрээний хохирогчд болчих юм биш байгаа гэсэн нэг юм айцтай болчихжээ. Тийм учраас ашигтай хууль ороод ирэхэд энэ хүнд ашигтай ямар компани, ямар лобби юу хийх гээд ингэж харддаг. Ингээд орж ирж байгаа хуулийн дээр хайгуул олборлолтыг нэмэгдүүлнэ, шинэ норд илрүүлнэ энэ төргээ бичгээр яаж илрүүлэх гэж байгаа гэж өөр ихгүй хардаг болж бид юу н хэрсүүжих ёстой юм билээ. Өнгөрсөн жилүүдэд уул уурхай тойрсон, байгалийн баялаг тойрсон олон гэрээн дээр Монголын ард түмэн залдууллаа, хууртлаа. Одоо асуудал нэг нухацтай ханддаг болох ёстой. Бид бас харьцангуй мэдлэгтэй боллоо. Орчин үеийн дэлхийн ертөнцийн хөл нийлүүлж байна. Хууль эрх зүй, дэлхийн дэг журмын талаар өөрсдөө гэсэн мэдлэг мэдээлэлтэй боловсон хүчинтэй боллоо. Тийм учраас энэ байгалийн баялагтай холбоотой, байгалийн нөөц, ашигт малтмал, газрын тостой холбоотой зүйлүүд дээр улсын хурал маш анхааралтай, нухацтай хандах ёстой гэж бодож байгаа. Тэгэхээр ерөөсө тодорхой гурван асуулт. Нэгдүгээр хайгуул олборлолтын нэмэгдүүлэх нөхцөлийг яаж бүрдүүлэх юм? Яаж бүрдүүлэх юм? Хоёрдугаар шинэ орд илрүүлэхэд дэмжлэг үзүүлнэ. Шинэ ордыг илрүүлэхэд энэ хуулийн зохицуулт чи ямар байдлаар яаж дэм болох юм? Гуравдугаарт энэ бүтээгдэхүүн авах гэрээний эрх зүйн доктортой байдал хангагдана гэж. За одоо бол бүтээгдэхүүн авах гэрээтэй явж байгаа маш хуулийн маргаантай байгаа. Эрх зүйн доктортой байдлыг хангахад энэ хууль чи яг яаж туслах юм бэ? Хамгийн гол нь энэ баялагын өгөөж нь ард түмэндээ нутгийн иргэдэд хүрдэг энэ зүйл дээр ямар нэг агц дэвшил байгаа мó? Энэ танилцуулган дээрээс ийм зүйл орж харсангүй. Эдгээр асуултуудад тодорхой хариулт авах. За энэ хоёр сайд хариулъя. Шадар сайд, Ж энэ хоёр. За энэ маргаан үүссэн хоёр аж ахуй нэгж бол дэлхийн газрын тосны одоо тэргүүлэгч ийм компаниуд 1991 онд анх Монгол улс бүтээгдэхүүн хуваах гэрээ газрын тосны хуулиа батлаад газрын тосны геологи хайгуулыг манай Ахмад үе алсыг харж эхлүүлсэн. 30 жил болсон, 35 дахь жилдээ болж байна. Өнөөдөр бид импорт 100% хараа твэрээ байна. Хууль эрх зүйн орчин ойлгомжгүй байдал үүссэн. Улмаар хөрөнгө оруулагчдад маргаан татварын болон одоо даатгалын маргаанууд үүссэн. За ингээд жилдээ сая 400 мянган тонн буюу өнөөдрийн алтан ширээгийн үйлдвэрийг хүчин чадлыг бүрэн ашиглах болцоотой газрын тос олборлж байсан манай газрын тосны салбар өнөөдөр 200 мянган тонн руу унсан. Шалтгаан бол хууль эрх зүйн орчин тодорхойгүй, татрын орчин тодорхойгүй, Монгол улс засгийн газар анх байгуулсан хөрөнгө оруулалтыг урагтаа байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээгээ дагаж мөрдөөгүй. Бүтээгдэхүүн хуваах гэрээгээр бол их тодорхой заасан байсан. Ашигт тосны 40% Монгол улс авна, 60% хөрөнгө оруулагч авна. Үндсэндээ газрын тосны салбар бол асар их эрсдэлтэй гэдэг нь энэгээр их тод харагдаж байгаа. 30 гаруй жил 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн. Иргэн буцаан одоо нөхөлт нь 40 гаруй хувьтай л яваа юм байна. Өнгөрсөн хугацаанд 12 сая тонн газрын тос олборлож, экспортлож Монгол улсын төсөвт 3 их найт төгрөгийн татвар шимтгэлийн орлого тушаасан байна. Хөрөнгө оруулалт 30 жил явах нөхөөгүй. Ер нь газрын тосны салбар чи ийм эрсдэлтэй байдаг юм байна. Энэ тодорхой. За манай хууль эрх зүйн орчин бол энэ ахиж газрын тосны салбарт хөрөнгө оруулагчийг бид нэр татаж чадсангүй. 90-ад оны хууль бол их татаж
Анх бол Америкийн, Австралийн компаниуд орж ирсэн шүү дээ. Энэ Соко, Тамсаг компани чанда Америк, Австралийн компаниуд ажиллаж агаад энэ хятадын төрийн өмчт компаниуд руу шилжүүлээд Монголоос гарцгаасан. За ингээд хятадын хөрөнгө оруулалттай компаниуд 4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээл үйлчлэгээ явуулсан. За 2012 оноос хойш эрх зүйн орчин манайх өөрчилж эхэлсэн. Татварын хууль баталж эхэлсэн, шүүхийн маргаануудыг үүсгэсэн. За ингээд сая 400 мянган тонн хүрсэн олборлолт тасралтгүй буурсаар байгаад өнөөгийн төвшөнд хүрсэн. Эсрэг талд нь бид нэр зээл аваад газрын тос боловсруул том үйлдвэрийг бариад 28 он дуусах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Зүүн бүсээс түүхийн нефтэд татах хоолон асуудлыг бариад энэ жил дуусч байна. Гэтэл түүхийн эдийн хангамжийн асуудал дээр бид иймэрхүү маргаантай байна. Энийг нэмэр шийдвэрлэн өнөөгийн гадаад орчинд үүсэж байгаа асуудал бол Монгол улсын хамгийн эмзэг байдал бол газрын тос нефт бүтээгдэхүүний хараат байдал гэдэг нь тодорхой байна. Иймд За алтан гэрэл гишүүн тодруулж ирсэн. Миний нэг асууад байгаа асуулт бол яг ямар зохицуултууд байгаа юм бэ? Зорилгыг бол ойлгож байна. За тэгээд манай Энх хоёр сайд бол түрүүнд нь хөдөө аж ахуйн салбарт Монгол улсын экспортыг нэмэгдүүлэх, энэ хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд үн цэнтэй байх, энэ зүйл дээр бол нэлээд хувь нэмээр оруулж амжилт гаргаж ажиллаж байна. Энэ нь одоо бас энэ асуудал дээр бол амжилт гарах болов гэж итгэж байна. Гэхдээ яг ямар зохицуултууд? Урд өмнө байгаагүй ямар зохицуултууд энэ хуульд ороод тэгээ та бүхний яриад байгаа надад олборлолтыг нэмэгдүүлэх, шинэ орд илрүүлэх, доктортой байдлыг бий болгох чинь яг ямар зохицуултаар ороод байгаа юм бэ гэсэн би тодорхой асуулт асуув. За хин хариулах. За энэ хоёрсод хариулъя. эдгээр төслүүд жилдээ сая 400 мянган тонн хүртэл газрын тос олборлж байсан. Эрх зүйн орчинтой холбоотойгоор унаг ачсан. Үр ашиггүй байдлаар орсон. Тэгэхээр эдгээр амлаж байгаа юм. Хэрвээ энэ хууль эрх зүйн орчингоо та нар ойлгомжтой тодорхой болгоод анх байгуулсан гэрээгээ дагаж бүрдэх юм бол бид одоо байгаа хуучин төвшөндөө хүрэх бүрэн одоо болцоо байна. Нөөц баталгаажсан. 40-50 сая тонн газрын тоснд байна. За мөн Монголын одоо говь, Алтай өвөр говь, их нуруудын хотхор гээд ирээдүйд төлөв сайтай талбаанууд олон байна. Энэ зүүн бүсд хийсэн хөрөнгө оруулалттай холбоотойгоор бусад бүс нутагт хөрөнгө оруулалтууд гацчаад байна. Хүлээгээд байна. Монгол улс хэрхэн одоо гэрээгээ дагаж мөрдөхөөс юм шалтгаалаад байна. Тэгэхээр энэ гол асуудал бол бүтээгдэхүүн хуваах гэрээнд зохицуулт хийж анх гэрээ байгуулж хөрөнгө оруулалт хийсэн тэр гэрээгээ л Монгол улс дагаж бүрдэнэ гэдгээл За алтан гэрэл гишүүн тодруулъя. Тэгэхээр урд нь байгуулсан гэрээнийхээ зохицуултыг хууль эрх зүйн орчноор баталгаажуулах явдал юм гэж ойлголоо. За тэгээд дээрэс нь бидэнд ийм төлөв сайтай талбаанууд байгаа юм байна. Тогтоогдсон цаашид өөрийн газрын тосны үйлдвэрээ хангах нөөц бидэнд тогтоогдсон нөөц байгаа юм байна гэж ойлголоо. За баярлалаа. За энэ хоёр сайд. жилдээ бид нар баг 3 тэрбум орчим долларыг гадагшаа өгч байгаа. Бензин шатахдоос агаарын төлш хийгээд. Тэр нөөц Монгол улсад байгаа нь тодорхой. Батлагдаад, хөрөнгө оруулаад, олборлж яваад жилдээ сая 400 тонн олборлж исэн. Гэтэл энэ хууль эрх зүйн нэмэлтийн өөрчлөлтөөр бид нар тодорхойгүй байдал үүсгээд, маргаан үүсгээд ингээд асуудлыг нэлээд цаг алдчихлаа л да. 30 жил алдчихлаа. Тэгэхээр энэ маань 1991, 93, 95, 97 онд байгуулсан бүтээгдэхүүн ах гэрээнүүдээ мөрдөөчөө гэдгийг л хөрөнгө оруулагч тал хүсэж байгаа юм. Бид чи 12 онд засаг солигдоод баахан хууль эрх зүйн орчныг өөрчлөөд нэмэлт татвар акт тавьсан баг. Тэгэхээр анхандаа байгаа чи одоо хөрөнгө оруулалтын ийм урт хугацаанд өгдөг ийм эрсдэлтэй салбар гэдэг. Үнэхээр эрсдэлтэй салбар байна. Өөр нэмж хөрөнгө оруулалт Монгол улсад орж ирсэнгүй. Тэгэхээр одоо байгаа аж ахуйн нэгжүүдийн эрх зүйн орчин засаад энийгээ гадна талдаа сайн сурчлууд хөрөнгө оруулалт орох урсгалаа нээх болцоотой. За. Зочин танилцуулъя. Дорногов аймгийн Сүмбэр сумын ерөнхий боловсролын сургуулийн 1986 оны
10-ын В, 10-ын Г ангийн төгсөгчд улсын их хурлын үйл ажиллагаа төрийн ордонтой танилцж байна. Төрийн ордонтой танилцж байгаа та бүхэндээ улсын их хурлынхаа нийт гишүүдийн нэрийн өмнөөс эрүүлийн хас жаргал сайн сайхмаг хүсээрээ. За Намжлын Наранбаатар гишүүн асуултаа асууя алга байна.